Хэдэн хөдөө аж ахуйн яам хоорондын 5 дахь удаагийн хурал энэ сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн хурлаар хоёр талын хүнс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчим тулгуурлан шин шатанд гаргах нь онцлог байсан юм а. Тус хурлаар Монгол Хятадын хүнс хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай үр дүнтэй шин шатанд хүргэх зорилготой юм а. Мөн хоёр тал 2013-аас 2014 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр талын хөдөө аж ахуйн механикжуулалт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм а. Нэгдүгээрт нь хоёр орны үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаанд хүрээнд бүгд найрамдах хятад улсын засгийн газрын зээлийн хүрээнд 200 сая долларыг тус салбарт зарцуулж байгаа. Алхан болон төвөнд бага урын тракторууд одоо нийлүүлэгдсэн. Энэ жилээс бол энэ жилийн хадлан бэлтгэлийн ажилд энэ тракторууд ашиглагдаад явж байна. За дээр нь махны сүүний үйлдвэрүүд барих асуудлууд. За дээр нь жацрын боловсруулах үйлдвэр, бөөний худалдааны төв байгуулах гэх мэтлэнгийн ийм манай салбарт үйлдвэрлэлийг бид дэмжсэн энэ хамтын ажиллагаагууд маань бол бодит ажил болоход тун ойрхон байна. Одоо гэрээ хэлцлийнхэн шатандаа байна. Монголын талыг асуулж ургаанаг бодсыг ургаанаг хүнсний хангул баримжааг тогтоох. Хоёр талын хөдөө аж ахуйн техник томд хөрөнжи хамтран ажиллагааг ярилцсан. Бидний хангул хятад яхан алсан сургамжуулаад сургамжаар нь бол Монголын талыг тусалж Мөн малын эрүүл мэнд хил дамнан халдварладаг халдвар төвчөнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шүлхийн өвчнөөр 50 бүсийг харилцан зөвшөөрөх талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт чадварлаг боловсон хүчин нэмэгдүүлэх, фермерүүдийн чадварыг бэхжүүлэх зэрэг асуудлыг голчлон ярилцаж байлаа.